Сайн мэцэн үзэгчтэй парламент телевизийн дэлхийн тойм хөтөлбөрийн ээлжид дугаар эхэлж байна. За ингээд цагаан сараас хойш одоо нэлээд завсарласны эцэст дэлхийн тойм хөтөлбөрийн шинэ дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Үндсэндээ өнгөрсөн 2-7 хоногийн хугацаанд олон улсад болсон онцлог үйл явдлаас томилоо өргөх гэж байна. За тэр дотроо одоо дэлхийн нийтийн анхаарлын төвд байгаа Украины дайны одоо энхийн асуудлыг мөн л одоо өнөөдрийн таймаар онцолж байгаа юм аа. За тэгэхээр та бүхэн мэдж байгаа 2 дугаар сарын 28 манайд одоо битүүний өдөр болж байсан. За тухайн одоо өдөр Америк нэгдсэн улсад одоо айлчлал хийсэн Украины ерөнхийлөгч Владимир Зеленский, цагаан ордон Дональд Трамп болон мөн одоо Америк нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч JD Vance нартай уулзах үеэрээ одоо нэлээд юм маргаан дэгдээсэн байгаа. За энэ хүү маргаан бол одоо яг цагаан сарын өдрүүдээр бол нэлээд шууган тарьсан. За ингээ яг тэрхүү маргаанаас хойшоо өнөөдрийг хүртэл одоо энэ Украины одоо энхийн асуудлаар өрнөж байгаа энэ эргэн тойронд болж байгаа үйл явдлуудыг та бүхэндээ таймлаа өргөхөөр бэлдээд байна. За тэгэхээр 2-7 хоногийн өмнөх тэрхүү одоо баасан гарагт явагдсан Украин Америк нэгдсэн улсын төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр гарсан маргааны дараагаар Дональд Трампын засаг захиргаа Украинд үзүүлэх Америк нэгдсэн улсын зэвсгийн тусламжаа түр зогсоох одоо ийм шийдвэрийг гаргасныг бол хэвлэлүүд мэдээлсэн. За ерөнхийлөгч Дональд Трамп Украинд үзүүлэх Америкийн зэвсгийн тусламжийг түр зогсоох тушаалыг одоо гүйцэтгэх үүргийг Батлан хамгааллын төрийн нарийн бичгийн дарга Pete Hegseth-д даалгаж, за түүний энэхүү тушаал нь Украины эрх баригчид Оросын улбаны улстай энхийн гэрээ байгуулах тал дээр одоо илүү нааштай ийм сайн санааны үндсэн дээр шийдвэр гаргах хүртэл үргэлжлэх болно гэдгийг Америк нэгдсэн улсын Батлан хамгаалалт департаментийн удирдах албан тушаалтны одоо хэлснийг бол барууны хэвлэлүүд хиш татан мэдээлсэн юм аа. За их сурвалжуудын одоо тухайн үед мэдээлснээр бол Украины нутаг дэвсгэрт хүрч очоогүй байгаа бүх одоо зэвсгийн тусламжийг зогсоохоор болсон. За үүн дотор бол агаар болон далайн тээврээр Украиныг чиглэн мөн явж байсан зэвсэг техникүүд болон за хил залгаа Польшийн хил гайл дээр хүлээгдэж байсан зэвсгүүд бол бүгд багтаж байгаа гэдэг бол одоо мэдээлсэн юм аа. За Дональд Трамп ч мөн одоо өөрийнхөө Truth Social платформ сувгад бичгтээ Америк нэгдсэн улсын зуучлж байгаа энхийн гэрээнд Зеленский эргэлзэж байгаа явдлыг Америк нэгдсэн улс бол одоо хүлээж авахгүй гэдгийг цохон тэмдэглээд, за хэдийгээр Киевт бухимдаж байгаа боловч Украинтай газрын ховор элемент олборлох энэ салбарт бол хамтран ажиллах гэрээний санал бол нээлттэй хэвээрээ байгаа гэдгийг бол мөн тэрээр илэрхийлсэн байгаа. За ингээд нэг хэсэгтээ бол Украин Америкийн одоо харилцаа бол холдсон. За харин Трамптай цагаан ордонд маргалдаад гараад явсан цагаасаа эрт одоо орхон явсан Украины ерөнхийлөгч Зеленский цаашлаад одоо Их Британийн нийслэл Лондон хотод хотдох засгийн газрын байранд зохиогдсон хамтын ирээдүгөө хамгаалъя гэсэн нэрэнд орох Европын удирдагчдын чуулга уулзалтанд бол оролцсон байгаа. За Лондоны чуулга уулзалтын үеэр Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Европын улс орнуудыг батлан хамгаалах салбарын төсвөө дотоодын нийт бүтээгдэхүүний 3-3.5% хүргэж нэмэгдүүлэхийг санал болгосон. За мөн зохион байгуулагч Их Британий Их Британий ерөнхий сайд Кир Стармер 2027 он гэхэд батлан хамгаалахын зардлаа 2.5% болгон нэмэгдүүлнэ гэдгээ бол дахин одоо илэрхийлсэн. За мөн Их Британи улс Украинд батлан хамгаалахын хүчин чадлаа нэмэгдүүлэхэд зориулж 2.2 тэрбум фунтын зээл олгохоор болсноос гадна чуулга уулзалтын дараагаар Украинд 5,000 ширхэг агаарын давталгараас хамгаалах зориулттай пуужин худалдаж авахтан зориулж ахин 1.6 тэрбум фунтын тусламж үзүүлэхээр болсноо зарласан байгаа. За өөрөөр хэлбэл энэ одоо чуулганы үеэр Европын холбооноос Европын зүгээс бол одоо Украинтай хамт байгаа гэдгийг бол дахин батлан харуулсан байгаа. За дээрэс нь Европын холбооноос одоо гарсан 8 жилийн өмнө Европын холбооноос гарсан Их Британи улс бол мөн одоо энэ хүү Украины болон Европын аюулгүй байдлын талбар дээр бол бас шинэ тоглогч болон ингэж гарч ирж байна. За Украины дайныг өндөрлүүлэх энхийн гэрээг баталгаажуулахын тулд Европ болон Америк нэгдсэн улсын хоорондох одоо гүүр болж зуучлагчийн үүргийг давхар гүйцэтгэх ажлыг бол Их Британи улс одоо эхлүүлээд байгаа гэдгийг бол бас ажиглагчид онцолсон юм аа. За ингээд тэрхүү Лондоны чуулга уулзалтын төгсгөлд Их Британий ерөнхий сайд Кир Стармер
Украины хүчин чадлыг бэхжүүлж мөн их тайвныг тогтооход чиглэгдсэн 4 үе шаттай одоо төлөвлөгөөний үндсэн зарчим загварчлалыг бол танилцуулсан байна. За эхний шатанд Орос Украины зөрчилтөд үргэлжилж байгаа нөхцөлд Украинд үзүүлэх зэвсгийн тусламжаа зогсолтгүй үргэлжлүүлэх, Оросын албаны улсад үзүүлэх эдийн засгийн дарамт шахалтыг одоо мөн нэмэгдүүлэх гэж заасан. За хоёр дахь шатанд альва энхий яриа хэлэлцээнд Украин улсын тусгаар тогтнол аюулгүй байдалд урт хугацааны баталгаа гаргаж өгсөн байх ёстой гэдгийг заавал одоо баталгаажуулах гэж байна. За гурав дахь шатанд энхийн гэрээ байгуулах явцад Оросын ирээдүйн боломжит түрэмгийлэлээс сэргийлэх одоо ийм зүйлсийг бол анхаарах ёстой гэж байгаа. За ингээд дөрөвт нь Украин улсын аюулгүй байдлыг хариуцсан хамгаалж тус улсад энхийг сахиулах сайн санааны эвслийн хүчийг одоо байгуулах гэсэн ийм 4 үе шатыг бол төлөвлөгөөндөө одоо багтаасан ийм одоо үндсэн зарчмыг одоо баталснаар энэ хүү Лондоны чуулган бол өндөрлсөн юм аа. За үүний дараагаар одоо энэ 7 хоногийн эхээр нэгэн томоохон бас уулзалт зохион байгуулагдлаа. За энэ бол Америкийн нэгдсэн улс Украины одоо хоорондох энэ дайны одоо зогсоох асуудлаарх энхийг тогтоох асуудлаарх энэ уулзалт байлаа. Яриа хэлэлцээ. За энэ нь одоо үүний өмнө явагдсан Америк Оросын холбооны улсын хоорондох уулзалттай бол одоо төстэй. За тухайн үед ч гэсэн Америкийн нэгдсэн улсын зүгээс мэдэгдэж байсан. Эхлээд бид Оросын талтай уулзсан, дараа нь Украины талтай уулзсан. За дараа нь ингээд дахин одоо яриа хэлцээрүүдийг хоёр талын хооронд ингэж явуулж зуршлах болно гэдэг мэдэгдэж байсан. За ингээд энэ удаад бол Америкийн нэгдсэн улсын одоо дипломатчид Украины дипломат төлөөлөгчтэй бол мөн одоо өмнөх Америк Оросын уулзалт явагдсан Сауди Араб улсад бол одоо уулзсан байгаа. За энэхүү уулзалтыг одоо болно гэдгийг бол өмнө нь Украины ерөнхийлөгч Зеленский, зам Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп нар бол мэдэгдэж байсан. За уулзалтанд Америкийн нэгдсэн улсын талаас Америкийн нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Волц, за Дональд Трампын ойрхон орнуудын тусгай ишүүлэгч Стив Виткоф нарыг оролцсон гэдгийг мэдээлсэн. Харин Украины талаас Украины гадаад хэргийн сайд Андрей Сибига, Батлан хамгааллын сайд Рустем Умеров, зэвсэг түвшний ерөнхий штабын дарга Андрей Ермак, цэргийн командлагч Павел Палиса нарыг оролцсноо гэдгийг бол мэдэгдсэн. За мөн яг эдгээр хүмүүс бол уулзалтанд одоо оролцсон байгаа. За энэхүү уулзалтын өмнө Украины ерөнхийлөгч Зеленскигийн одоо Сауди Араб улсад хийх энэ албан айлчлал бол явагдсан байгаа. За тэрээр Сауди Арабын Жидда хотноо тус улсын одоо угсаа залгамжлагч ханхүү бөгөөд ерөнхий сайд Мухаммед бин Салман аль Саудтай бол уулзсан. За уулзалтын үеэр хоёр оны найрсаг харилцааг дүгнэж Украины хямралын эргэн тойрондох одоо сүүлийн үеийн одоо энэ өрнөж байгаа үйл явдлуудын талаар бол ярилцсан байгаа. За ингээд энэ уулзалтын төгсгөлд бол Зеленский буцаад явсан. Харин Зеленскийн одоо дипломат төлөөлөгчдийн баг бол Сауди Араб улсад хүрэлцэн ирж одоо Америк Украины уулзалтанд бол оролцсон байгаа юм аа. За Америк Украины яриа хэлэлцээ мягмар гарагт Сауди Арабын Жидда хотноо явагдсан. 8 цаг гаруй хугацаанд үргэлжилсэн уулзалтын дараагаар гаргасан хоёр талын хамтарсан мэдэгдэлд Америкийн нэгдсэн улс Украинд үзүүлэх зэвсгийн тусламж болон тагнуулын мэдээлэл солилцох явдлыг эргэн сэргээхээр болсныг бол зарласан байна. За түрүүн хэлсэн бол одоо хэлснээр нөгөө цагаан ордны маргааны төгсгөлд Америк зэвсгийн тусламжаа одоо зогсоож байна, төр зогсоож байна гэсэн бол энэ уулзалтын дараагаар бол эргэн сэргээж байгаа бол зарласан. Харин Украины талаас хэрвээ Оросын холбооны улс хүлээн одоо авч зөвшөөрсөн тохиолдолд Украин улс Америкийн талаас тавьж байгаа энэ 30 хоногийн хугацаанд гал зогсоох саналыг бол хүлээн авч байгаа гэдгээ бол байна гэдгээ бол илэрхийлсэн байгаа. Өөрөөр хэлэх юм бол Оросын холбооны улс мөн одоо дээрх хугацаанд ижил бүхий л одоо фронтод одоо далаа тэнгис, хуурай газар, агаар гэдэг юм одоо бүхий л фронтод ижилхэн гал зогсоосон тохиолдолд Украин улс Америкийн нэгдсэн улсын тавьсан 30 хоногийн хугацаанд гал зогсоох саналыг бол хүлээж авахд бэлэн байгаа гэдгээ ийхүү илэрхийлсэн юм аа. За уулзалтын дараагаар Америкийн нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио одоо мэдээлэл хийсэн. Тэрээр мэдээлэлтэй одоо бид Украины тавьсан саналыг Оросын талд хүргэх болно, танилцуулах болно. За бид тэдний уг саналыг хүлээн авч энхийг тогтооно гэдэгт бол итгэж байна. Тиймээс одоо эцсийн чухал шийдвэрийг Оросын талд гаргах болно. Одоо бүх зүйл Оросын гарт байна гэсэн утгатай ийм зүйлийг бол хэлсэн байна. За мөн тэрээр Украин галаа зогсоож яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна. Хэрвээ Оросын холбооны улс энэ гал зогсоох саналаас татгалзах юм бол харамсалтай нь бид энхийн саа дотгор
хаана байгаа гэдгийг мэдэх болно гэсэн мөн бас юм хатгсан маягтай зүйлийг бол ярьсан. За дээрэс нь Америк Украиний уулзалтын дараагаар гаргасан хамтарсан мэдээлэлд ашигт малтмал газрын ховор элементийн гэрээг аль болох түргэн хугацаанд байгуулах тал дээр бол хоёр улс зөвшөлтсөлд хүрсэн болохыг бол мөн дурдсан. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп бол одоо яг энэ хүү ашигт малтмал ялангуяа газрын ховор элементийн одоо уг гэрээг байгуулах шахалтыг бол Украины талд ч зам өөрийнхөө энэ илгээсэн яриа хэлцээнд оролцуулахаар илгээсэн дипломатчдад ч гэсэн одоо үзүүлсээр байгаа. За Трамп хоёр талын уулзалтын дараагаар бол сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ Оросын талд дээрх саналыг хүргэж Путинийг өн салыг хүлээж авна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн. За улмаар энэ 7 хоногийн 5 гарагт Америк Оросын дипломатч нар уулзаж магадгүй мөн энэ 7 хоногт Владимир Путинтэй утсаар ярина гэж бодож төлөвлөж байгаагаа бол хэлсэн. За түүнчлэн Украины ерөнхийлөгч Зеленскийг ахин цагаан ордонд өргөхаар мөн төлөвлөж байгаа гэдгээ бол хэлсэн юм аа. За энэ уулзалтын одоо дараагаар Украины ерөнхийлөгч Зеленский өөрийн байр суурийг илэрхийлсэн ба. Тэрээр Америкийн нэгдсэн улсад талархал илэрхийлж гал зогсоох саналыг инхийг одоо тогтооход гарч байгаа эерэг ахиц дэвшил хэмээн тодорхойлоод за 1 сарын хугацаанд гал зогсоох саналыг бол хүлээж авч байна гэдгээ мөн мэдэгдээд за Америкийн нэгдсэн улсыг дээрх саналыг Оросын албаны улсын ерөнхийлөгч Владимир Путинээр бол зөвшөөрүүлэхийг уриалсан. За тэгээд үр бүтээлтэй яриа хэлэлцээ өрнүүлсэн явдалд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампд баярлаж талархаж байгаагаа бол илэрхийлсэн байгаа. За ер нь бол Зеленский яг тэрхүү цагаан ордны маргааны дараах нь л одоо өөрийгөө буруу зүйл хийсэн үйлдэл гаргасан гэдгээ бол үндсэндээ бол ухаарч одоо дахин яриа хэлцээ уулзалт явуулах хүсэлтэй байна гэсэн энэ зүйлийг бол яг тэр одоо маргааныхаа дараах нь л одоо бас мэдэгдэжсэн ба. За Украины ерөнхийлөгч мөн олзны цэрэг болон хууль бусаар одоо Оросд очсон энэ Украины хүүхдүүдийг сулж солилцох зэрэгээр бодит итгэлцлийн арга хэмжээ авахыг мөн уриалсан. За Украин улсын инхийг тогтооход бэлэн байгаа гэдгийг илэрхийлээд одоо Оросын албаны улс бэлэн байгаа гэдгийг харуулах ёстой гэсэн ийм зүйлийг бол ярьсан байгаа. Америк Украины уулзалтын дараагаар бол одоо Москвагийн зүгээс байр сууриа одоо төдийлөн илэрхийлээгүй. За Оросын албаны улсын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова мэдээлэл хийсэн. Тэрээр мэдээлэлтэй бол Оросын албаны улс ойрын өдрүүдэд Америкийн нэгдсэн улсын төлөөлөгчдтэй яриа хэлэлцээ явуулах асуудлыг бол үгүйсэхгүй байна гэсэн одоо ийм зүйлийг бол ярьсан байна. За ингээд энэ уулзалтын дараагаар Оросын талд энэ Украины талын хүлээн зөвшөөрсөн Америкийн талын тавьсан 30 хоног гал зогсоох саналыг одоо танилцуулахаар баг явна гэсэн мэдээлэл бол гарсан байгаа. За энэ мэдээлэлд бол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн ойролцоох орнуудын асуудал хариуцсан тусгай эрх төлөөлөгч Стив Виткофыг одоо ойрын өдрүүдэд Оросын албаны улсыг зорино гэсэн ийм мэдээлэл бол цацагдсан. За энэ мэдээлэл ч одоо үнэн болж таарсан мэдээллийг цагаан ордны зүгээс бол одоо баталгаажуулсан байгаа. За үнэхээр ч одоо Стив Виткоф лав гарагт бол Москваг зорьсон. За Дональд Трамп одоо бас энэ талаар мэдгдсэн байна. Тэрээр Америкийн нэгдсэн улсын одоо дипломат төлөөлөгчид Украинд гал зогсоох асуудлыг хэлэлцгээр Москваг зориод байгаа. За төлөөлөгчдийг Стив Виткоф одоо тэргүүлж байгаа. Стив Виткоф болон бусад албаны хүмүүс одоо Москвад очиж яриа хэлцээ хийнэ гэдгийг бол одоо мэдээлсэн байна. За Сауди Араб улсад зохиогдсон Америк Украины уулзалтын үеэр бол 30 хоног гал зогсоох саналыг Украины тал хүлээн авч бүхий л фронтод гал зогсооход бэлэн байгаа гэдгийг илэрхийлсэн дараагаар инхүү Америкийн дипломатчид Оросын талтаа гал зогсоох асуудлыг одоо энэ 7 хоногт бол хэлэлцгээр явсан. За пүрэв гарагт бол Стив Виткофийн онгоц одоо Москва хотын Внуковогийн одоо нисэх онгоцны буудалд газардлаа гэсэн юм мэдээлэл бол бас цацагдсан дүрс зургийн хамтаар. За ингээд дараагаар нь бол одоо түүнийг Москвад Кремль Путинтэй ийм хаалттай уулзалтыг бол явуулсан гэсэн мэдээ гарсан юм аа. За энэ үеэр одоо мэдээж энэ дайныг өндөрлүүлэх энхийг тогтоох асуудлыг одоо зуучлагч талын одоо явуулж байгаа эдгээр одоо үйл ажиллагаануудын үеэр бол мэдээж нөгөө дайны галын фронтод бол одоо дайн бол үргэлжилсээр байгаа. За жишээлх юм бол одоо хоёр талаасаа маш олон тооны дрон болон Пужингийн агаарын цохилтуудыг бол харилцсан үзүүлсэн үйл явдлууд бол одоо бас өрнөсөөр байсан. За жишээлх юм бол Украины талаас энэ Украины дайн эхэлснээс хойш
Оросын албаны улсын нийслэл Москва хотын ойр орчимд үзүүлсэн хамгийн том дроны цохилтыг бол энэ 7 хоногийн мягмар гарагт одоо үзүүлсэн байгаа. За энэ цохилтын улмаас Москва хотын орчимд 3 хүн амьд үлдэж 18 хүн шархсны дотор 3 хүүхэд багтсан талаар Оросын хэвлэлүүд мэдээлсэн. За Оросын албаны улсын Батлан хамгаалалтын яамнаас 337 дроныг агаарт амдаа устгаснаас 91-ийг нь Москва орчимд буудуун өгсөн гэж мэдээлсэн. За Украины талаас ч мөн нийслэл Киев болон бусад муж хотуудад Оросын дроны цохилтод өртснөө бол мэдээлсэн байгаа. За Украины агаарын хүчний зүгээс мэдгдснээр Оросын 126 дроны 79-ийг нь буудуун өгснөөс гадна Оросын талаас Искандер М загварын баллистик буужингаар харгасан гэсэн мэдээллүүдийг бол одоо өгсөн. За ингээд яг энэ үеэр одоо энэ 7 хоногт 5 гарагт мөн Оросын албаны улсын ерөнхийлөгч Владимир Путин Орос Украины дайны бас нэгэн одоо томоохон тулаа өрнөж байгаа. Оросын Курск мужид бол бас зочлоо очсон ийм сонирхол татсан үйл явдал болсон байгаа. За үндсэндээ яагаад түүнийг тэрээр бол одоо Украины тал өнгөрсөн оны 8 дугаар сараас одоо давталгаагаа улам одоо ширүүсгэж энэ Оросын Курск муж руу одоо амжилттай дайран орж зарим газар нутгуудыг эзлэн авсан энэ муж руу яагаад Путин энэ удаа яг энэ гал зогсоох асуудал явагдаж байгаа үед очисон бэ гэхлээр тухайн одоо мужид эзэлсэн Украины эзлэн авсан одоо газар нутгийг украинчууд өөрсдийнхөө Оросд эзлэгдсэн газар нутагтаа одоо ингэж солилцох ийм тохиролцооны одоо ийм хэрэгсэл болгож ашиглаж магадгүй гэдэг үүднээс очсон байх боломжтой гэж бол ажиллагчид үзсэн байна. За үүний дараагаар одоо энэ 7 хоногт болсон одоо өрнөж байгаа энэ үйл явдлын хамгийн гол одоо нэг үйл явдал болох Владимир Путин энэхүү Украины зөвшөөрсөн Америкийн нэгдсэн улсын талаас тавьж байгаа 30 хоногийн гал зогсоох санал дээр одоо өөрийн байр суурийг илэрхийлсэн байна. Тэрээр пүрэв гарагт Москва хотноо одоо Белорусын ерөнхийлөгч Александр Лукашенкотой хамт одоо энэ хэвлэлийн баг хурал зохион байгуулах үеэрээ энд асуудал дээр өөрийн байр суурийг илэрхийлсэн. За үндсэндээ Путин энэ 30 хоногийн хугацаанд гал зогсоох саналыг бол дэмжиж байгаа гэдгийг илэрхийлсэн ч энэхүү зөрчилдөөн гарах болсон үндсэн шалтгаануудыг бол одоо тодтогч гал зогсоохын тулд шаардлагатай олон тооны урьдчилсан энэ нөхцлүүдийг бол тэрээр тавьсан байна. За тэрээр хилэлцэх шаардлагатай байгаа хэд хэдэн асуудал байгаа гэдгийг бол хэлсэн байна. Путин гал зогсоосноор хямрал зөрчилдөөн гарах болсон үндсэн шалтгаан асуудлыг уг үндсээр нь шийдвэрлэж урт хугацааны инхтэй байдлыг тогтоох хэрэгтэй. За ингийн тулд бид Америкийн талын түн шамтрагчтайгаа бол хэлцээ явуулах шаардлагатай байна. За магадгүй би Дональд Трамптай холбогдож ярилцах хэрэгч гарах байх. За харин энэ 30 хоногийн хугацаанд гал зогсоох нь Украины талд бол сайн хэрэг болох болно. Бид гал зогсоох саналыг дэмжиж байгаа ч үүнд бол зарим нэгэн асуудал байна гэсэн ба. За ямар асуудлууд байна вэ гэдэг дээр өөрөө ийм асуултаар бол тавьсан. За жишээлх юм бол гал зогсоох 30 хоногийн хугацааг хэрхэн яаж ашиглах вэ? Энэ хугацаанд одоо Украин улс цэрэг зэвсгийн хүчээс сэргээж дахин зэвсгэлж цэргүүдээ одоо бэлтгэхэд ашиглах юм уу? Эсвэл хэрвээ тийм биш бол Украинд хэр хяналт тавих вэ? Дайн тулааныг зогсоох энэ тушаалыг хэн өгөх юм? 200 км орчим үргэлжилсэн өргөн удам газарт гал зогсоох гэрээг зөрчсөн эсхийг хэн хянаж тогтоох юм бэ? За энэ бүх асуудлыг хоёр талаасаа маш нягт нарийн ажилд шийдвэрлэх хэрэгтэй байгаа. Тэгвэл энэ үүнийг одоо хэн зохицуулах юм бэ гэсэн ийм олон нюансууд байгаа шүү гэдгийг бол одоо тэрээр ярьж одоо урьдчилсан нөхцлүүдийг бол одоо бас ингэж онцолсон байгаа. За харин Зеленский одоо үүн дээр бас байр сууриа илэрхийлсэн. Тэрээр Путин гал зогсоох санал шууд өгөө гэж хэлээгүй ч цаагаараа татгалзахад бол бэлдэж байна. Мэдээж тэрээр ерөнхийлөгч Трампад энэ дайныг цааш нь өргөжлүүлэхийг хүсэж байгаа гэдгээ шууд хэлхээс айж байгаа. Тийм учраас одоо тэрээр энэ олон урьдчилсан нөхцлүүдийг бол тавьж байна гэд тэгээ Путиний одоо энэхүү мэдээллийг төөрөгдүүлсэн шинжтэй хэмээн тодорхойлж Оросын албаны улсын эсрэг өшөө олон 20 арга хэмжээ нэмж авахыг бол уриалсан байна. За ингээд өнөөдрийн байдлаар бол одоо гал зогсоох Америк нэгдсэн улсын зүгээс тавьсан санал дээр Путин Зеленский нар бол одоо хоёр өөр байр суурьтай байна. Украины хувьд бол түргэн хугацаанд гал зогсоож дараагаар нь урт хугацаанд инхийг тогтоох яриа хэлцээг өрнүүлэх хоёр үе шаттай ийм үйл явцыг бол хүсэж байгаа бол Оросын албаны улс эсрэгээрээ хямрал зөрчлийн бүхий л асуудлуудаа нэг мөр шийдвэрлсэн ердөө ганцхан инхийн гэрээ хэлцээр байгуулахыг одоо эрэлхийлээд байна. За ингээд цаашдаа юу болохыг одоо бүгдээрээ дараагийн 7 хоногт одоо харах үлдэж байгаа юм аа. За зөвхөн та бүхэндээ дэлхийн даамт хэлбэрийг хүргэлэн анхаарлаа хандуулсан баярлалаа.